За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өнөөдрийн ярих сэдв маань болохоор имиж процесс юм. Тэгээ энэ болохоор IT-ийн халын хүмүүсийн маань одоо програм бичээ сэдвүүдээр хэрэглээ талдаа асар хэрэглээтэй юм зүйл байгаа. За тэгээд өөрийгөө ерөнхийдөө товч танилцуулах юм бол 2003 он хүмүүс эдийн засгийг төгсөөд ГТМС-ийг 2006 он програм хангамжаар төгсөөд тэгээд Солонгосын засгийн газрын цэгтээ Солонгост мастер докторийн зэрэг хамгаалаад ирсэн. Тэгээд яг имиж процессингийн чиглэлээр medical imaging процессын чиглэлээр сурсан юм хүн байна. За тэгээд IT-гийнхний бид нар одоо ерөнхийдөө зураг мэдээллийн технологи IT гэдэг. Тэгэхээр тэн дээр ерөөсөө хүн 5 м хүүтэй. 5 м хүүгийн мэдээллийг хүлээж авдаг. Тэрнээс зургаар буюу одоо нүдэрээ бид нэр бараг 80% орчим мэдээллийг ерөөсөө авч байгаа гэсэн. Тэгэхээр зурган мэдээлэл гэдэг бол ерөөсөө бидний амьдрал дээр авч байгаа бүх мэдээллийн 80 орчим 80-аас илүү хувийг эзэлж байгаа. За тэгээ бусд нь сонсох юу яах хүртэх үнэрлэх гэдэг ч юм уу тийм иймэрхүү мэдрэхүүгээр авч байгаа. Тэгэхээр зураг гэдэг бол ерөөсөө мэдээллийн технологийн яг одоо мэдээлэл авдаг сувгийн хамгийн том сувг. Тэр утгаараа энэ IT-ийн салбарт бол нэлээд том байр суурь эзэлдэг гэсэн. За тэгээд бид нар одоо аналог зураг буюу одоо яг нэг пленкын дээр байдаг зургаас одоо бол ерөөсөө хэлжихтэй дижитал имиж буюу одоо бидний смартфон бүх зүйлүүдээс ахуулаад зургийн мэдээллүүд маань бүгдээрээ дижитал хэлбэрт шилжчихсэн. Тэгээд хоёр хэмжээстэй зураг бол яг тэгээд тэр цэг болгон дээр resolution гэж ярьдаг тийм. Тэн дээр intensity буюу нөгөө эрчим одоо нөгөө өнгөний ялгаа харцгаан зураг бол 0-оос 205 хүртэл 255 хүртэл код өгдөж байдаг юм. Тэгэхээр ерөөсөө зургийг бол ерөөсөө хоёр хэмжээстэй энэ харагдаж байна тийм. Зургийн чанар нь resolution-аас шалтгаалаад юу яаж байгаа гэсэн. За тэгээд дээр нь байгаа одоо жишээлх юм бол зөндөө одоо жишээлбэл энэ дугуй дээр эдгээр төсийг гаргахын тулд яг л нөгөө математикийн шугамн юунуудын эхлэлийн цэгүүд нь төгсгөлийн цэгүүд нь тэгээд тойрог нь за ийм функцүүдээр зураг үүсгэж байна. За тэгээд энэ зураг үүсгэхээсээ илүүтэй бид нэр яг одоо амьдрал дээр байгаа зургуудыг мэдээллийг нь хүн бол өөрөө бол яадаг вэ? Шууд таниад супер компьютертэй учраас шууд таниад авчихна. Яг одоо автоматжуулалт янз бүрийн зүйлүүд дээрээс зургийг авахын тулд бид нэр тэр зураг дээрээс зөндөө олон үйлдэлүүд ялгаж одоо жишээлбэл та энэ зургийг аваад хэн хэмбэ гэдэг алгоритмыг бичихийн тулд яах вэ? Таньдаг pattern recognition буюу бүгдийнх нь хоорондын ялгааг нь юу яах алгоритмуудыг зохиох хэрэгтэй бол. Тэгэхээр тэр бол зөндөө олон талын хэрэглээ. За жишээлх юм бол хиймэл дагуулаас ирж байгаа бүх мэдээллүүд сигналаар ирнэ. Тэрийг бүгдийг нь зураг болгоод remote sensing гэдэг тийм хиймэл дагуулаас ирж байгаа цагуурын мэдээ бүх зүйлүүдийг яг тэр сигналаараа бол тэр бол яг мэдээлэл болж чадахгүй. Тэгэхээр зургаар бид нэр Google Map-аар бид нар яаж ивэл бүх хотын зургуудыг бүгдийг гаргаж ирж байгаа. Тэгэхээр тэр хэрэглээ бол бүх салбарт ерөөсөө мэдээлэлтэй ажиллаж байгаа тохиолдолд зураг бол зайлшгүй байгаа гэсэн. За тэгээд security тал дээр хурууны хээ танилт за тэгээд автоматжуулалтууд байна тийм. За тэгээд үйлдвэрлэлийн процессууд дээр бүгдэн дээр нь хэрэглэгддэг. За жишээлх юм бол маш төвөгтэй за хамгийн энгийн гэх юм бол ундаанууд тодорхой төвшөнд савлагдах хэрэгтэй тийм. Тэгэхээр тэрний зургийг нь хүн ингээ хараад сууж идэх чинь утгагүй хэцүү ажил тийм. Тэгэхээр яах вэ гэхлээр ерөөсөө юм камер зоогоод тэгээд нөгөө ундааны шугам маань явна. Яг ундааны төвшингүүдийн зургууд нь байж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө тэн дээр ямар алгоритм хийх вэ гэхлээр өмнөх кадраас нь дараагийн кадрыг хасаад
хэрвээ тэр төвшинний зөрүү гарахад юм бол яг сигнал өгдөг. Хамгийн энгийн алгоритмаас эхлээд үйлдвэрлэлд имиж процесс бол байнгын хэрэглэгдэж идэг гэсэн. Тэгэхээр одоо энэ хурууны хээ танд хүн болгоны хурууны хээнүүд өөр тийм үү? Тийм болохоор тэрэн дээрээс харьцуулсан тэгээд таньж аваад нөгөө талдаа харьцуулсан алгоритмууд зохионо гэдэг програмчлалын талд бол асар их хэрэглээтэй. Манайд бол та нарт имиж процессинг гэдэг хичээл ордог уу? Ер нь бол би ч гэсэн гитэмэст сурж байхад ерөөсөө тийм хэрэглээний талын юунуудаас илүү програмын хилээ сурах тэдгээрээ ач холбогдлуудаар үздэг л дээ. Тэгэхээр яг юм хэрэглээн дээрээс нь хамт явдаг хичээлүүд байвал илүү юу байж. За одоо жишээлх юм бол энэ дээр оригинал зураг нь энэ хамгийн ихэнд харагдаж байна тий хар зураг. За тэгээ эдгээр дээр янз бүрийн байдлаар сайжруулалтууд хийсэн. За histogram equalization за тэгээд контрастын фотошопын аргаар сайжруулсан байна тий. Энэ болохоор өнгө дээр нь энэ GLG гэдэг энэ болохоор нэг хүмүүсийн боловсруулсан аргууд байж байгаа. За тэгээ энэ дээрээс ямар ялгаатай байна гэхлээр бид нэр зургийг бол одоо харанхууд нэг зураг авчдаг. Тэгээд дотор нь мэдээлэл алгаа. Эмнэлгийн зураг байдаг тийм үү? Одоо та санаж ивэл эмнэлгийн чэйсний зургийг яадаг вүлээ? Гэрэл рүү ингэж хараад байдаг тийм. Тэгэхээр тэр яаж ийм гэхлээр хүний нүдний дефект чи өөрөө машины таньсан тэр ялгааг ерөөсө таньж чадахгүй байгаа учраас нарны гэрэл янз бүрийн байдлаар тусгалтыг нь сайжруулж юу яаж гэсэн. Тэгэхээр бидний нүд бол төгс биш. Машин маш богино ялгааг ялгаж чадж идэл хүний нүд бол за нэг хар тэгээд арай хар энтригүүд ерөөсө ялгаж чадахгүй. Гэтэл чинь бол яг эмнэлгийн юм дээр бол бүх зүйлүүдийн ялгаа нь маш чухал мэдээллийг агуулж байгаа. Тийм учраас сансрын юун дээр ч гэсэн одоо бид нар яадаг вүлээ тэр гариг дээр тийм хүчил төрөгч байна байхгүй байна тэр гэдгийг хүртэл зургаар мэдээлэлээр гаргаж авч байгаа гэсэн. За одоо жишээлх юм бол энэ дээр ингээд сайжруулахаар оригинал зурган дээрээс бид нар юу ч харж чадахгүй. Тийм учраас зайлшгүй тэрний сайжруулалт хийж одоо энэ дээр яаж янз бүрийн спот юунуудыг нь таньж чадчих шүү дээ. Тэгэхээр эмнэлэг дээр бас ялгаа байхгүй. Тэр зургийг заавал фотошопын юугаар хүмүүс бодож иж магадгүй те. Фотошоптоор сайжруулчихна. Гэхдээ фотошоп дээр болохоор яг нөгөө нэг эмнэлгийн мэдээллийг бол яадаг вэ гэхээр алдаж болохгүй. Чухал мэдээллүүд ч те. Тэгэхээр тэрийг алдаж болохгүй тулд lossless гэдэг те мэдээллийг нь алдахгүйгээр сайжруулдаг аргууд. Тэгэхээр энэ дээр заавалчгүй image processing-ийн мэрэгчлэнгүүд хэрэгтэй байна. Тэгэхээр салбар болгонд байгаа. Үйлдвэр тэгээд ерөөсөө банкн дээрээс хавуулаад тэгээд тэр хурууны хэ танил одоо тэр смарт утаснууд дээр яадаг вүлээ скрин лок чи юу болцсон бэлээ. Тэгэд өөрийнхөө чамаас өөр хүн дээр нөгөө лок чинь тайлагдахгүй. Одоо энэ Galaxy-нууд бүгдээрээ тийм болцтой. Өөрийгөө харуулахаар яа. Бүр дааж яаж ийм гэхээр өөрийнхөө зургийг авчаад тэр зураг руугаа харуулахад хүртэл таниад тэр лок нь тайлагдахгүй. Тийм хэмжээнд хүрсэн. Одоо хамгийн энгийн одоо нэг компьютерууд яаж энэ дээр фингерпринтинг гэдэг сканертай болцсон шүү дээ. Ноутбукд одоо та харах юм бол өөрийнхөө одоо энэ код модыг зүгээр хурууны хийгээрэл локон тайлбарч гэдэг юм уу. Ингээд бүр бүх салбарт имиж процессингийн хэрэглээ байна. За тэгээд гол цөм имиж процессын дээр ямар ойлголтууд явагдаж ийн вэ гэхлээр за зураг сайжруулалт. За байгаад зураг байна. Тэнд хангалттай мэдээлэл байна. За тэгээд хүлээж авах чинь хүн учраас зайлшгүй тэрийг improvement-ийг сайжруулж тэр мэдээллийг гаргахын тулд имиж одоо тэр юу яаж юм те visual appearance гэдэг харагдалтыг нь сайжруулах. За тэгээд image analysis. За одоо ингээд зургийг ингээд одоо эсийн зурагнууд байна. Хор тавдрыг онцлно л гэдэг байна. Чи ерөөсөө тэр микроскопоор харна, янз бүрийн зүйлээр харна гэдэг чинь зурагтай л ажиллаад байна. За тэгээд тэр зурган дээрээс хүн чинь өөрөө дефекттэй хардаг учраас маш бага ялгааг хүний нүд тэгээд тарих тэр одоо эсүүдийн дундаас ялгаж чадахгүй. Тэгэхээр яах вэ гэхээр энэ дээр заавалчгүй аппликейшнгууд хэрэг болдог. Тэр програмуудыг бичиж хооронд нь хүчүүхэн ялгаануудыг нь юу яадаг. Одоо жишээлбэл эсийг хэддүгээр зэргийн хор тавталтайг нь танихын тулд манайх бол
микроскопоор хараад тухайн эмчийн мэрэгжил чадвараас шалтгаалаад 2, 3, 4-р зэргийн тодорхойлогч. Гэтэл тэр бол тэрийг тэртээ дэргүүл стандарт байж байгаа шүү дээ. Тэд 2-р зэргийн тим хэмжээтэй байна, 3 тим байна, эсийнх нь дефектийн хэмжээний тим байна. Тийм учраас одоо яг энэ дээр бидний ажил дутуу. Зүгээр эсийнхаа зургийг оруулаад бидний програм уншаад яах ёстой. Ийм хэмжээтэй байна. Эсүүдийгээ таньж онлоо. Тэр фьючерүүдийг нь бүх хэмжээг нь тодорхойллоо. За тэгээд тийм зүйлүүдийг болохоор имиж анализ гэдэг байна. Зурган дээрээсээ ажиллаад мэдээлэл гаргаж авч байгаа. Зургийг сайжруулад зураг болгохын болохоор имиж процесс юм. Имиж дээр процессинг хийгээд зургаар нь үлдээчих. Гэхдээ тэн дээрээс бидний мэдээлэл нь сайжирч байна. Анализ гэхээр яаж яах вэ? Зурган дээрээс тодорхой мэдээллийг гаргаж авч байгаа хэсэг. За ерөнхийд нь бол тэгээд хоёр ангилж болно. За тэгээд гол image acquisition гэж юм те. Зураг олж авалт. Зураг олж авалт гэдэг чинь өөрөө асар том мэдээлэл. За одоо камераар байна. Энгийн вебкамуудаар, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдээр хэмэл дагуулаар image acquisition-ы зөндөө олон аргууд байна. За одоо бүр data mine доошогоо газар доорх баялагын алт эрдэнсийн зургийг хүртэл авах боломжтой. За тэгээ эхо байна тийм үү? Бүгд л image acquisition-ийн техникүүд нь өөр. Тэгэхээр зургийг олж авна гэдэг нь өөрөө маш том салбар. Тэн дээр болохоор MRI гэдэг чинь ерөөсөө л юу гэсэн үг лээ? Magnetic resonance imaging. Буюу одоо хүний дотор байгаа нэм хасах цэнэгүүд байна шүү дээ тийм үү? Ерөөсөө хими юун дээр үздэг тийм үү? Хүн ерөөсөө л нэг юм оршин байхын тулд цөмөө тойроод электронууд нь эргээд тэр нэм хасах цэнэгтэй гэдэг. За тэгэхээр хүний доторх ихэнх нь ус эзэлж байгаа тийм үү? Тэгээд зургийг авахын тулд хоёр талаас нь маш том соронзон орн үүсгээд тэгэхээр хасах руугаа нэмэх рүүгээ хүний доторх биеийн бүх цэнэгүүд эмх цэгцэнд орчихно гэсэн. Тэгэхээр нэг юм рин эргээд байдаг да. Нэг юм томборгийн цагирган дондор хүнийг явуулдаг шүү дээ. Тэгэхээр тэр зүйл маань радио долгион нэг талаас нь гаргадаг. Тэгэхээр яг тэр хоёр талаас нь соронзоор татагдсан тэр татж байгаа орчингийн яг тодорхой хүний нэг хөндлөн огтлол дээрх цэнэгүүдийг сулалцдаг гэсэн. Тэгэхээр нөгөө нэг цэнэгүүд чинь радио долгион чинь ингээд нөгөө соронзоо орны нөлөөллийг байхгүй болгочиход эсвэл чөлөөтэй хөдөлж электрон. Тэгэн гутал нь буцаагаад радио долгионоо зогсоогоод буцаагаад эмх цэгцэндээ маш хурдан орох уу, удаан орох уу гэдэг маань хүний биеийн махандах, ясандах элементүүд маань хэр хурдтай тэр density нэгтээс хамаарат ордог вэ. Тэр хугацааг нь хэмжээд тэр мэдээллийг авчдаг. Тэр мэдээллээсээ эргээд image reconstruction гэдэг одоо энэ image acquisition яриад байна шүү дээ. Тэн дээрээс хөндлөн огтлын зургийг гаргах датануудыг тэгж олж байна. За компьютер CT гэж ярьдаг тийм компьютер томографи. Тэр болохоор яадаг вэ гэхээр бас л хүнийг X-ray гэдэг одоо тодорхой хэмжээний энерги тээсэн долгионоор шараад нэвтлээд хар яриагаар яриул юу гэсэн үг лээ. Хүнийг муухагаар ярих юм бол хүн зогсоож байгаад баахан буу өгнөл тавьж байгаад буудлаа. Нэвтлээд цаана ханд нь нэг тодорхой хэмжээний нөхнүүд үүснэ дээ. Махаар дайруул яах вэ? Сумны хүч алдагдахгүйгээр нэлээд гүн орно. Яс дайруул сум чинь эсчээ алдаж шүү дээ. Тэгээд арай зөвхөн ханд тусах төдийч байдаг юм. Тэгээд тэр мэдээллүүдээс бүх ингээд нөгөө бас нэг рий иргээд байдаг тийм. Өнцөг болгон дээрээс хүний биеийг яг нэг юугаар нэвтэлж аваад тэр мэдээллүүдийг буцааж боловсруулад хөндлөн огтлын зураг гаргана. За тэгээ энэ бол саяхан 1970 онд MRI нээсэн, CT нээсэн хүмүүс Нобелийн шагнал авсан. За тэгээд 1895 онд эрентген гэж нөхөр эрентген аппаратыг нээгээд боломж нь 1895 онд үүсчээд байтал хөндлөн огт яг бидний нөгөө нэг нэвтлээд цаашаа гарсан зургийг нь гаргаснаас хойш бараг 100 жилийн дараа хөндлөн огтлын буюу 3D хүний амьдаар нь доторх мэдээллүүдийг гаргах. Тэгэхээр бол тэн дээр бүх математикийн онолууд нь бүх юунууд нь гарцсан байна. Тэгээд 100 жил бид нэр тэрийг хөндлөн огтлын зургийг гаргаж чадахгүй явсан нь бид нарыг одоо инженерч талын
талын хүмүүсийн одоо юу гэх авахац дутуу байна л гэсэн үг багхгүй. Тэгэхээр одоо бид нар яг мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэг маань өөрөө бүх техник технологид үүссэн. Одоо бид нар яг энэ хэрэглээнд оруулах зүйлүүд асар их байна гэсэн. За тэгээ image acquisition гэдэг нь асар том салбар. Тэгээ энэ дээр бүх юунууд явна. Бүгд эцсийн зорилго нь юу гэхээр зураг үүсгэх. Зургийг олж авах. За тэгээд image enhancement сайжруулалт, restoration гэдэг бүх процессинг хийгдэж байгаа хэсгүүд байна. За энд эдний хэсгүүд нь юу вэ гэхээр зургийг сайжруулад зураг гаргана. Тэгэхээр энэ image processing буюу image improvement тийм. За тэгээ image analysis гэхээр тэр гаргаад ирсэн зурган дээр анализ хийгээд за одоо recognition гэж юм тийм. За тэгээ тэр янз бүрийн тайлбарууд тэдгээр зэргийн ч гэдэг юм. Тэгээ image segmentation тодорхой хэмжээний мэдээллийг таньж авах. Тийм зүйлүүд. Одоо зурган дотроос хэрэгтэй юм ялгаж авах тийм. Асар олон мэдээлэл байгаа шүү. Яг хэрэгтэйгээ гаргаж авах гэдэг маань өөрөө. Тэгэхээр энэ бүгд хүн өөрөө хийвэл асуудалгүй. Гол нь юу вэ гэхээр автоматжуулалт хүнээс хараат алдаад байдлыг багасгахын тулд энэ зүйлүүд маань бүгдээрээ энэ IT-ийн ялангуяа софтвер тэр IT-ийн мэдээлэл технологийн мэргэжнүүд маш чухал гэсэн. За image acquisition дээр яаж юм? Камер тэгээ энэ дээр эмнэлгийн юмнууд ярьсан тийм. За хамгийн энгийн жишээнүүд ерөөсөө камер шүү дээ. Бид нарын байнгын мэдчихийдэг зургаттай байна. За тэгээд одоо энэ нөгөө эмнэлгийн юунууд тэгээ 3D volume render ингээ янз бүрийн зүйлүүд байдаг тийм. Тэгэхээр бүгдээрээ л зураг олж авахд зориулсан. Зураг олж аавна гэдэг маань зургийг яаж үүсгэх вэ гэдэг юу болоод байгаа гэсэн. За тэгээд хамгийн энгийн жишээнүүд тийм. Энэ хоёр зургийг нэмчихье. Ерөөсөө яах вэ? Координатуудаар нь юунуудыг нэмэл болоо. Тэгэхээр А-аар нэмэх нь Б гэсэн үйлдэл явчихж байгаа. Хоёр хэмжээсийн хооронд нэмчин. За тэгээд энэ мэтчлэнгээр ингээд зураг дээр зөндөө олон. Одоо бид нар Photoshop-оор янз бүрийн юм хийгээд байдаг. Тэгэхээр чинь нэг цаад зураг дээр явж байгаа процессуудаа мэдвэл дизайнеруудыг хамгийн чанартай тийм зүйлүүдийг хийх бас боломж бүрднэ гэсэн. За энэ сайн харагдаж байна уу? Одоо энэ ингээд тархины хөндлөө огтлын зураг байна тийм. Энэ дээрээс одоо жишээлх юм бол энэ дотор зөндөө олон мэдээлэл байдал хүний нүдээр бол тэрийг таних чадваргүй. Тийм учраас бид нар яадаг вэ? Заавалчгүй сайжруулад тэгтээ бүр ингээд тод хоёр тал руу болох боломжтой. Тэгтээ эмнэлгийн мэдээлэл дээр нэг ч мэдээллийг нь алдагдуулах ёсгүй учраас төстэй юм шиг харагдаж магадгүй. Яг томруулад түрүүний нөгөө эхний зурган дээр хардаг шиг харах юм бол илүү деталь юмнууд нь харагдана гэсэн. За тэгээд компьютер графикаар зөндөө юмуд хийж байна тийм. Бодит юм шигээр л хамгийн сүүлд тэр аватарыг та хэд үзсэн баг тийм. Яг тэр амьтдыг яг хөдөлгөөнөөр нь хийгээд яг тэгж юу яаж байна. Гэтэ одоогоор бид яг тэрийг програмчлалын аргаар компьютероор хийх чадваргүй ба. Яаж хийж ийн гэхээр тэр мэдээллийг програмчилдаг далайн давуулгааг л нөгөө симуляшн хийх гэж өөр нэг Harvard их сургуулийн судалгаа явуулж байгаа. Тэгэхээр хүний хөдөлгөөн өсний намралт энтрий чинь бараг Нобелийн шагнал авсан бүтээлүүд болж байгаа шүү дээ. Тэгэхээр юу гэж ийн гэхээр бид нар бол зүгээр л баахан сенсорууд хийж байгаа л жүжигчд тоглолцдог. Яг тэр амтны шиг юм болгож байгаад өөрөөсөө хөдлөөд тэгээд тэрний хөдөлгөөнүүдийг сенсорууд нь мэдрээд тэгээд гадуур нь surface render хийгээд тэгээд тэр амтыг хөдлөөд. Тэгээс тэрний үйл хөдлөлтүүдийг програмчлалын аргаар яг бодит юм шиг хийж чадах төвшөнд одоо бид нар хүрээгүй. Бидний тэр компьютер тэр тооцооллыг хийж чадахгүй байгаа гэсэн. Чадахгүй техникийн боломж өртсөн. Тэрэн дээр ажиллах тийм их юм хийжсэнд ороод зүгээр юм хөдөлгцэн баг амар. Шууд яаж ийн дотор нь хүн тоглоод тэр мэдээллийн хөдөлгөөнүүдийг нь хэмжиж аваад явж гэнэ гэсэн. Тэгэхээр энэ хард одоо сүүлийн үед ямар юунууд яваад байгаа вэ? Univision дээр үеийн тэр аналог фильм дээр байгаа кинонуудыг буцаагаад HD болгочоо тийм. Энэ дээрээс ахуулаад бүхэл зүйлүүд дээр сайжруулалт юунууд хэрэгтэй болж байна гэсэн. За тэгээд энэ зураг хоёр. Энэ зурган дээр энэ зургийн мэдээлэл байгаа. Тэгэхээр ерөөсөө бид нар ингэж хараад байна. Тэгээд мэдээллийг харж чадахгүй байна. Сайжруулалтууд хийж явж байгаа мэдээлэл нь сайжирч гэнэ гэсэн.
За одоо бид нар яадаг вүлээ? Зарим зураг авахаар нэг юм хөдөлсөн энэ төр гэдэг тэгээд байдаг шүү дээ. Тэр бол мэдээлэл нь байгаа. Тэр motion blur гэдэг image processing-ийн арга хэрэгэлчүүл яг л нөгөө зурагч болно гэсэн. Тэгэхээр муухай чухал зураг муухайгээ устгаж болохгүй. Тэр дотор мэдээлэл байгаа. Одоо удахгүй тэднийг яг оргиор нь гаргадаг тийм системүүд өдөртөйдөргөө хөгжсөн учраас зураг муухай гэж голдгүй тэнд ч мэдээлэл байгаа. Тэрийг засаад салхитай байсан уу хаашаа хөдөлсөн гэдэг чиглэлүүдээ ерөөхдөө тааварлаад шууд оригинал зургийг гаргах боломжтой. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг болохоор image restoration гэдэг зургийг дахиж явна. За correction одоо motion blur хийсэн зургуудыг буцаагаад явна. Одоо жишээлх юм уу яадаг вэ? Бид нар сканерддаг тийм ном сканерда текст таниулдаг. Тэр чинь бас л зураг. За тэгээд зурган дээрээс нөгөө текст нь зарим нь ингээд хөндөй байжгаад хажууд ишээ явцсан ч байдаг юм. Тиймэрхүү зүйлүүд дээр одоо энэ геометрийн янз бүрийн correction-гууд хийдэг. За одоо жишээлбэл бацсан заасыг идэгж байгаа сканертууд өдөртөө юм гарахгүй тийм. Тэгэхээр тэднийг яг оригинал руу нь шилжүүлэх зайлшгүй шаардлага. Одоо камерыг урдаас нь авах гэж жоохон жишүү авцсан ч байдаг юм. Тэгэхээр биднэрт яаж юм? Яг урдаас авсан мэдээлэл хэрэгтэй байна гэтэл тэрийг бид нэр мэдээлэл нь байж байгаа тохиолдолд буцаагаад урдаас харж байгаа юм шиг болох боломжтой. За одоо энэ дээр image warping гэдэг нь тийм. Энэ дээр янз бүрийн одоо яг нөгөө кинон дээр нөгөө бодит байхгүй зүйлүүдийг бий болгодог нөгөө геометрийн аргаар янз бүрийн яаж юм. Virtual reality гэдэг тийм яг зүгээр бид нар ингээ харахаар үний юм шиг харагддаг. Өөр ямар reality байдаг лээ? Бид нар одоо яг 3D ертөнцид харж байгаа юм шигээр виртуалаар тийм ертөнцид компьютер тоглоомчдод амар сайн мэддэг тийм virtual reality-гээ тоглодог. Одоо яадаг вэ гэхээр augmented reality буюу яг бодит тоглож итэл чинь дотор нь орж тоглоно гэсэн. Тийм юу явж байгаа гэсэн. За тэгээд янз бүрийн байдлаар энэ зургийн эднэр бол юуны үйлдэлүүд тийм. За тэгээд segmentation янз бүрийн байдлаар одоо жишээлбэл хойцлонгос яах гээд байна гэдэг болоо. Бууж өөрөх гэдэг. Тэрийг хиймэл дагуулаас байнгын хянаж байгаа. Тэн дээр яг тэр цүмийг нь яах вэ? Хиймэл дагуулаар ажиллаж хагаад тэн дээр ямар нэгэн хөдөлгөөн илэрх болгонд сигнал өгж явах хэрэгтэй. Тэр юугууд аль үжээ хийцэн хүйтэн дайны үед хиймэл дагуулаас яасан нөгөө нэг цэргийн мөрдөсдөр байгаа 5 ушиг тоолдог алгоритм гарцсан бас амар. Тэгэхээр юу гэж юм гэхээр тэр салбар дээр том тушаалын хүн ирж юу гэдгийг хиймэл дагуултаа усвал бүх мэдээлэл нь байгаа гэсэн. Тэгээ бид нар нэг юу ярьдаг шүү дээ. Манай газар доорх баялаг бол тэртээ дэргүй илэрхий. Хиймэл дагуулаас ирж байгаа мэдээлэлээр манай газар доорх баялагийг бүгдийг нь тэр улсад нь тэр мужид нь тийм алттай тийм нөөцтэй гэдэг бол хиймэл дагуултаа улс гэдэг бол ерөөсөө бүх төвшний мэдээлэлт дэлхийгээр үр асар их мэдээлэлтэй байна гэсэн. За тэгээд ийм сегменташнд бол янз бүрийн байдлаар хэрэгтэй мэдээллийг зурган дундаас ялгаж авна гэсэн. Тэр зурган дээрээс хэрэгтэй юм хайж олно гэдэг маань өөрөө хүнд бол асар төвөгтэй ажил те. Тэр энэ нь бол тэгтээ дэргүүл зорилго нь тодорхой байгаа үед сегменташн хийж юу харагддаг. За тэгээд янз бүрийн байдлаар хоорондоо ижил зураг бичдэг те. Handwriting гэдэг одоо бид нар гараар бичсэн юмыг шууд яах вэ? Компьютер руу одоо энэ үсэг хаахгүйгээр ууг нь бол ингээд дэлгэцэн дээр бичээд явхад цаана шууд файл нь үсээд хадгалагддаг. Муухай бичгтээ юм санаа зовхгүй болох гэдэг шүү дээ. Тиймэрхүү байдлын юмуд байгаа. За тэгээд ерөнхийдөө зургийг өөрөө хүн таних одоо яг л гэмтэлтэн кинонууд дээр их гардаг тийм. Камераар хүн болгоны face detection-ыг нэгээл нөгөө гэмт хэрэгтэн тэнд явж гин үгүй гэдэг. Тиймэрхүү зүйлүүд дээр зүгээр л одоо гудамд явж байгаа хүмүүсийг хараад царайг нь ялгахд бид нар боломжгүй тийм. Тэгэхээр нөгөө хяналтын камеруудаар тийм системийг боловсруулсан үед бол яах нь гудамжинд явж байгаа гэмт хэргийг хэрэгтнийг шууд битүү камержуулсан үед шууд байна. Яг одоо Солонгос улс бол ерөөсөө битүү камержуулсан. Яагаад тэгэхээр хойдуудаас амар их
тагнуулууд орж ирдэг. Тэгэхээр Spire хамгийн дэлхийд бараг нэгт явж байгаа. Яагаад тэр зөрчлөөс болоод тэр нөгөө царай юуг таних битүү камерж болсон. Тэр болгон дээрээс камержуулна гэдэг маань бүх хяналтыг авна. Тэрэн дээрээс бүх системүүд боловсрогдно. Манайд одоо камер ямар систем явж байна? Замын хөдөлгөөн тийм машины дугаар таних. Тэгээ нэг хэсэг сая баларсан шүү дээ. Нөгөө дугаар таних систем нь манай нөгөө кирилл үсгээр биш өөр систем худалдаж авчираа тавьсан чинь өсгүүдийг ялгаж чаддаг. Тэрийг нь зургаар хадгалсан чинь database-д түүрчээд байдаг. Тех мэтчлэнгээр ингээд манайхан яаж имиж процессинг тэр бол нэг тийм хэцүү зүйл биш. Мэргэжлэнгүүд асар дутагдaltaй багс. Эмнэлэг болгон дээр яаж юм? Пиланкорд тууж шүү дээ. Тэр мэтчлэнгээр одоо ингээд зургийн юунууд асар их байна гэсэн. За одоо иймэрхүү зургууд их таар энэ сайн харагдаж байна уу? Энэ хөдөлгөөн орцсон тий. Энэ зургуудыг бас сайжруулж болно. Дижитал зургийг зурцсан юм шигээр хөрвүүлж болно. Зурцсан юм шиг зургийг амьд болгож болно ч гэдэг юм. За тэгээд бодит ертөнцийг үүсгэнэ. Тэр нөгөө нэг виртуалаар айддаг. Юугаар үүсгэх юм? Зургаар л үүсгэх шүү дээ юм уу? Бид нар нүдэн ханчуул тэгээд энэ ертөнцийг 2D 3D мэдэхгүй үстэй. Тэгэхээр бидний гол мэдж байгаа юм маань харах хоёр нүдний юу гэдэг вэ? Хараа зүг байна те стерео юу гэдэг лээ те. Тэгэхээр тэр юуг виртуалаар үүсгэхийн тулд яг тэр зургийг үүсгэхийн тулд 3D кинонууд гэдэг байгаа тийм үү? Тэр 3D киног яаж авдаг юм? Яг нүд хүний нүд ингэж харж байгаа юм шиг яг нүд шиг хоёр камер зэрэг биччихдэг. Тэгээд тэр мэдээллийг яах гэсэн нүдний шил зүг гэдэг юм. Хоёр камерын мэдээллийг хоёр прожектороор зэрэг цацчихдаг байхгүй. Өөр долгионоор. Тэгээд тэр шил нь яадаг вэ гэхээр яг тухайн долгионтой ойж исэн долгионыг л нэгийг фильтрдээд нэгийг нэвтрүүлнэ. Энэ нүдэнд нь нөгөө хоёр камерын нэг мэдээлэл нь оруулчих гэсэн. Тэгэхээр бид нар 3D-гээр харж байгаа гэсэн. Яг энтэй адилхан 3D ертөнц үүсгэн гэдэг маань өөрөө компьютер тоглоом янз бүрийн зүйлүүд дээр одоо яадаг вэ? Онгоц жолоодлого яг бодиттой сургалт явуулахын тулд орон зайг мэдрүүлэхийн тулд ингээд шилжих болгонд тэр зургуудыг виртуалаар үүсгэн гэдэг маань асар их тооцоол. Гэтэ айлвжаа тэр зүйлүүдийг хийгээд хэлцээ явж байгаа. Тэр энэ демонууд байдаг тийм 3D-гээр. За тэгээ сонирхуулж ихэд сохор хүн одоо нүдгүү гэж гомдох учиргүй болчихж байгаа одоо. Техникийн одоо яагаад байгаа вэ? Сенсор хүний мэдрэхүй хоёрын хооронд нь холбогдох чипүүд гарч ирээд байна. Тэн дээр яаж юм гэхээр бид нэр ингээд төрөөл харсан юмнуудаа яадаг вэ? За хараад энэ гатуу зүйл байна, зөөлөн зүйл байна гэдгийг усны зураг хараад, ширээний зураг хараад бид нар энэ нь зөөлөн, энэ нь юу? Яаж мэдэх юм? Тэр мэдээлэл бидэрт байхгүй тийм. Тэгэхээр хүн яадаг вэ гэхээр зураг хараад за энэ нэг зөөлөн юм байна да гэдэг чинь өөрөө бидний практикл туршлагаар суудсан зүйл. Гэхдээ тэрийг ингээд зурган дээрээ сатуу зөөлөнийг мэдэхгүй хүн бол тэр мэдээллийг гаргаж аваад байдаг. Тэгэхээр хараагүй хүмүүст яадаг вэ гэхээр яг адилхан зураг авч чадаад байгаа юм чинь бид нэр яг тэр сенсоруудыг явуулаад за тэгээ бүр хүнээс ч илүү нөгөө хүн дээр яаж юм ийшээгээ явуулаад нэвтлээд гарчууд энд зөөлөн юм байна, хатуу юм байна гэдэг юмнуудыг зүгээр хажууд нэг камерд яг тийм сенсорын зоогоод тэгээ одоо нөгөө хүнд чинь тэртлийн мэдээллүүдийг өгөөд байна гэсэн. Тэгэхээр нүдэрээ бид нар ууг нь бол гэрлийн цацраг аваад тэрийг тарих боловсруулад зураг мэдээлэл гаргаад байгаа. Яг адилхан камераар мэдээллүүдийг аваад тэрийг нөгөө хүнд зураг мэдээлэлээр яг одоо хараагүй хүний ном шиг тийм хөрвүүлт хийгээд хараагүй хүмүүс бидний дунд зөв зүгээр явах боломжтой болж байна. Тэгэхээр ийм судалгааны ажлууд Германд хийгдээд туршлагын шугамар эхний ээлжин зүгээр бодит зүйлүүдийг гიშгэхгүй, сүмөрөхгүй, мөргөхгүй байх хэмжээнд явж байгаа. Явандаа энэ бол хөгжөөд тэгэхээр имиж процессын юу гэдэг зүйлүүд маань асар их хэрэглээтэй байна. За тэгээ програмчлалын талаар хүмүүс болохоор амар хэцүү гэж боддог. Зүгээр ингээл дотроос нь хүний мэдээлэл гаргаад зураг болгоод тэгээд тэрийг ингээл 3D-гээр тойруулж харуулаад тэр бол тийм програмчлалын хувьд хэцүү зүйл биш. Тэгэхээр зүгээр хоёр зураг нэмэх нь яг харгалзаа компьютеруудад нэмэх мэтчлэнгээр явна гэсэн. За тэгээ ерөнхийдөө имиж процессингийн хэрэглээ талаас ярьлаа. Тэгээ та хэд өөрсдөө
дипломын ажил янз бүрийн зүйлүүдээр зүгээр одоо давталт юм уу бүх янз бүрийн бүх компьютерийн программын боломжуудыг ашиглаад өөрхөн имиж процессингийн диамнууд хийх боломжтой. Тэгэхээр энэ салбарууд манад бол маш дутагдaltaй зүйлүүд байгаа гэсэн. Зүгээр л бүртгэлийн систем хүртэл яадаг үү ажил сурууны тэр бол гаднаас асар их мөнгөөр юу аваад авахгүй манай мэрэгчнүүд байвал тэднэр үдээсээ зүгээр л кодчлын жижигхэн сканерыг аваад болоо тийм л зүйлүүд байж гисэн.